Эрхэм буудагч нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг Монгол улсын авиа тасгалжуулагч Ундрал утгашийн авраг клуб дээр ирчээд Ундрал багштайгаа уулзах гээд байж байна. За танд энэ өдрийн минь төргий. Баярлалаа. За тантай бас одоо яагаад энэ нэвтрүүлгээд уулзах чаа шалтгаан бол ерөөсөө Монголын олон төв дэлхийн аваргууд болон Олимпийн аваргууд дээрээс нь маш олон мэрэгэн буудагч тамирчдыг ер нь бэлдсэн бас олон анчтыг бас бэлтгэжсэн гэдэг утгаар нь багшигаа оролцуулахгүй болоод энэ чинь буруу гэж бодож байна. Тэгээд за одоо энэ хүү спортын замд болон одоо энэ ер нь хамгийн анх ер нь галц зүгтээ буута хэдийн үеэс танилцсан ба. За би ч одоо 7 дугаар анги гэх юм одоо 1979 онд одоо Монгол Улсын авиа тасгалжуулагч Үлзээр гişийнхаа одоо шав болж ялаа. Тэгээд 7 дугаар анги хүүхд байлаа. Тэгээд одоо биеийн тэмдэг хичээл дээр бол гарцаа байхгүй. Одоо бас гайгүй. Тэгээд нөгөө ахыхаа зөвлснөр би одоо эр хүн заавал сайхан зодтолчдөг, сайхан будчдаг байх хэвээр. Эр хүнд эзэмших ёстой чанар гэж байсан болохоор зэрэг сайхан буудаа сурчил гэж бодож тэгээд орсон байгаа. Гэтэл одоо буудлагын спорт минь одоо миний амьдрал болоод ингээд тэгээд улсуудыг сургаад өөрөө энэ бас буудаа шинтээд тэгээд одоо энэ жижигхэн тайрцсан төмөрч одоо миний амьдрал болсон юм да. За тантай бас одоо яагаад энэ нэвтрүүлгээд уулзах чаа шалтгаан бол ерөөсөө Монголын олон төв дэлхийн аваргууд болон Олимпийн аваргууд дээрээс нь маш олон мэрэгэн буудагч тамирчдыг ер нь бэлдсэн бас олон анчтыг бас бэлтгэжсэн гэдэг утгаар нь багшигаа оролцуулахгүй болоод энэ чинь буруу гэж бодож байна. Тэгээд бид нар одоо эхлүүр хажууд баруун тал дээр бодуулт эхэлж илаа. оо за. Тий, бодуулт эхэлсэн дараа нь тэр гурвалжин гүрний тэнд байсан. Тэгээд ингэж байгаа. Тэгээд сүүлд одоо Москвагийн Бинэм академик тэгээд буудлагын багш тасалжуулагч бичлээ төгсч ирээ. Тэгээд шигшээ багт баахан бэлтгэл хийгээд тамирчин гаргаад байцгаад тэгээд Бээжингийн Олимпийн дараа одоо хятадын шигшээгийн урилгаар хятад 1 жил багшаасан. Тэгээд Бээжингийн Олимп болохын тулд монголчууд маш их одоо хятад бэлтгэл хийж байгаад одоо маш үсрэнгүй амжилт үзүүлсэн тийм ээ. 2 алт, 2 мөнгө, парагаар 1 алт тэгээ үндсэндээ 3 алт, 2 мөнгөн медаль авчихсан тэгээд. Тэгсэн чинь Алюны Болдбаатар одоо төвшин мэрийн багш Гүндгмагийн багш Лавгийн ундралт хоёрыг гээд хятадын Олимпийн ороо бүр нийт зааж аавна гээд. Тэгээ бид хоёр очиж тэнд багшилж байлаа. Тэгээ болдоогчны тэнцэн их утас дүрэн голцсон байгаа л. Би 1 жил болчих хэрэгдсэн. Заадсан бүр дэвшээд бүр таашаад яваад гисэн. Тэгээд тэнд яг багшлаад байж хахад ганцхан юм ойлгосон. Энэ их олон хүнтэй дотоодын өрсөлдөөн гэж байж байна. Тэгэхээр зэрэг манай монголч нэг вакуумжуулсан инглиш гэж байдаг шүү дээ. Монголоор их юм торгуултаа англиэр нэг тэрнтэй адилхан энд орж зөвхөн буудлага яг вакуумжуулсан чимээ тавина одоо камераар харна. Одоо юу гэдгийг зөвхөн буудлагын тухай гэх. Тэгээд энэ клубыг 2010 онд байгуулж ялаа. Тэгээд 10 он чинь бар жил байсан. 3 сар нь бар сар байсан. 13 өдөр бар өдөр байсан. Тэгээд бар жилийн бар сарын бар өдөр нээж байлаа. Тэгээд энэ хүчтэй байхын тулд тэгээд аврагаас авраг төрнөсөн тийм үрээтэй. Тийм гоё клуб нээчихэд. Гэтэ одоо энэ авраг клубээс хойш бол олон тамирчин. Эндээс бол олон тамирчин төрсэн байгаа шүү дээ тий. За авраг клуб анх нэгдээд тэгээд одоо хамгийн анхны тамирчин гэх юм бол цагаан далайн хонгорцол дэлхийн аврагаас 2010 онд залуучуудын дэлхийн аврагаас алт авч ялаа. Тэгээд тэрнээс хойш одоо олон одоо манай энэ хан дээгүүр одоо зураглаач үзүүлчих байх. Хан дээгүүр зургнууд байгаа. Тэгээд төв дэлхийн цом олимпиас медаль авсан тамирчдын зураг маань байж байгаа. Тэгээд ер нь одоо ингээ эргээ харахад хамгийн анх одоо 98 онд Үлзээр багш одоо мөнхөрийг дэлхийн авраг болгоод эмэгтэй гаргуу багийн хүрэл медаль аваад байжсэн. Тэрнээс хойш хүүхдүүдийг ерөнхийдөө бол би гардаж бэлдээд ингэсэн. Тэгээд медалуудыг тоолохдоо дэлхийн аврагаас нэг ширхгээр нь бол 21 медаль авсан байт юм байна. За. Тэгээд тэр дотор нь 3-4 алт байгаа. Тий. Багш 5 алт байгаа юм байна. Дэлхийн аврагын 5 алт байгаа юм тий. Багш одоо шавнараар л бахарх шүү дээ. Тэрнээс өмнө одоо Үлзээр багшийн тос тухай яриулмаар. Тухай би одоо сая сонслоо ихтлгүүрийн доор бодволд байлаа гэд. Тэр үед ер нь манайх одоо ямархуу төвшөнд байсан. Ер нь бол Одоо миний санаж байгаагаар бол тэр үед одоо энэ жишүүдээс хэл одоо
Одоо маргуулын энэ төр байсан уу үед ингээд ийм хуучны зэвсгүүдлээс махтай одоо Орос зэвсгүүдл хэрэгжиж ерөөсөө орж зэвсэг байсан. 1955 онд монголчууд Бээжинд олон улсын тэмцээнд орж исэн. Тэр үедээ бол одоо хамгийн сайн буу гэд энэ маргуулын биш энэний өмнөх калерийн ТТ 22 одоо ТТ тэгээд уртуу нь тооц 8 бариад одоо калибр гэж яриад байгаа. Одоо калибр гэдэг нь угаасаа бууны голч шүү дээ тийм ээ. Тэгээд тооц 8-тай калерийн ТТ-тэй очиж буудсан. Тэгэхэд гадныхан ийм маргуулангаар буудсан чинь дараа нь манайхаа энэгээр буудж үтсэн байдгийг. Тэг чи өөрөө л оноод ямар монд гой буу байгаад шүтж байгаа. Тэгээд сүүлд энийг одоо шатуу цоодлогоо одоо арим зэвсгэлийг хариулж ирсэн. Тэгээд шатуу цоодлогоо маш олон юунд одоо захиалганд оруулж одоо энэ тооцогч 5 энэ эмцээ 55 энэ револьвер тэгэл урт туунууд ураал эсэм энэ төр гэл тайфун тэр гэл зөндөө олон буунуудыг бүгдийг тэгж оруулж ирж манай буудлагын хамгийн анхны одоо холбоо маань 1958 онд байгуулагдчихсэн. Тэгээд тэрнээс хойш одоо өдгөө ингээд одоо 60 гаруй жил өнгөрчөөд байж хахад харахад бас олимпийн 2 медальтантай мөнгө хүрэл одоо мөнгө 2 Германы нэрээс бас дахиад нэг хүрэл авсан байгаа. Тэгээд хамгийн анхны эмэгтэй медальтан Монголын эмэгтэй олимпийн медальтан манай буудлагаас байгаа. Тэгээд дараалан 2 тамирчин гэгч шинэ тэгээд энэ дээр байхад нэг дашрамд ингээд дуртахад олимпийн тавцсан чинь 3 шиг тийм ээ. Тэгэхэд нэг дээр нь хятад нөгөө хоёр дээр нь Монгол. Яг нэг нь Германы нэрдээс олсон Монгол хүн тэгээд Орцонгийн мөнгөөр Батэрдийн гүндэм хоёр одоо гараа зогсож байгаа энэ агшин бол хамгийн гой. Тийм шүү дээ. Тэр маш сайхан байсан. Тэгээд бас хүмүүс нэг яг нэг тухайд бүх спортоос хамгийн түрүүнд Төгшинбаяр алтавлаа гэж бүгд л ингээд доглож баярлж байгаа ч гэсэн яг үндсэндээ бол тэр чинь баг төрүүлж авсан медаль шүү дээ тийм. 8 сарын 13-нд гүндэг маа медаль авсан. Тэгээд мөнхөөстэй хамт Чейлийн давсан зогсоод маргааш 8 сарын 14-нд Төгшинбаяр медаль авч ирсэн. Тэгээд жудогийнх нь өдөр гэдэг бүр хаав ишин Афины олимпиад бас Цагаанбаатар 8 сарын 14-нд олимпийн хамгийн анхны хүрэл медаль авч ирсэн. Тэгээд жудогийнх нь өдөр чинь 8 сарын 14 болсон шүү дээ. Тийм. Тэгэд юу тэрийг санаж байна. Би одоо алтаа өгш шүү дээ өндөр. Алтнаас ариун бол дахин бид нар байж байгаа байхгүй. Одоо талигч ариун бол их аа түрэн бид нар ингээд суугаад яж яг тэр агшинд ярьжсэн. Бид нар үзчихсэн. Одоо өнөөдөр ингээд манайхс олимпи авах гэдэг. Нэг жижигхэн алдаа гараад явцтэй. Тэр багцсан да. Тий буугацаад тэгэхэд. Уг нь бол бэлтгэл бол их гоё байсан. Тэгээд энэ бас нэг юу байсан юм. 2007 онд одоо Германы одоо Вальтер бууны ерөнхийлөгч Ульф Фломер гэж хүн ирээд тэгээд Монголын буудагч нарыг бүгдийг Алтай Барабок гэд бүгдийн сайхан нэг тийм усаа хүлээн авалт хийсэн. Тэгээд тэрний ясан гэдэг зэрэг манайч чинь Монголд ирээд Аргал Ингэр хоёр одоо шүүрэл навч буудаж хаад тэгээд явахдаа бас давхар ажил хийгээд явж байгаа. Тэрний юу гэхтэй зэрэг Вальтер бууны одоо нэр үндийг өсгөх гэдэг. Тэгэхээр тэр үед чинь бол мөнхөөр Вальтер фирмтэй гэрээтэй байсан. Тэгээд гүндгмээ оролцуулах гад бас ярьсан. Тэгээд тэр буугаар одоо тэр яг олимпиас медаль авсан буу маань энэ шүү дээ. Энэ буугаар гүндгмээ мөнхөөр хоёулаа медаль авч ирсэн. 98 онд энэний урд дахь загвараар мөнхөөр дэлхийн аваргалж ирсэн юм байна. Тэгээд SSB гэр энэ бууг одоо танаа тамирчин олимпиад манай буугаар буудмаар байна. Тэгээ энэ буу чинь одоо нөгөө бүтээн байгуулалт одоо бүтцийн үед гох буух дээр зөө жоохон дөргөө үүсдэг. Энэ надад таалагдахгүй байна. Бас нэг найдвартай ажилдаг ийм одоо системийг би одоо тэргүүг нэ барьж байгаа гэсэн чинь за гадна тал нь дотор тал нь зөвхөн гүндгмээ зориулсан тусгай загварын буу хийж гээ. Гэж хэлээ. Тэгээд нэг өдөлөө тохиролцоонд хүрээд тэгээ манайд яваад гэсэн маргааш нэг өдөр Герман элчингээс ярьж гин. Та хоёр нэг паспорт аваад хүрээд ирж гээд. Герман элчиндээ очиж ажлын 5 хоног гардаг юм чинь. Та хоёр хүлээж байгаа гэсэн чинь 15 минутын дараа виз дарснаа шууд билет тамд өгсөн. За. Тэгээд шууд Герман руу нисэл үүлэмд очиж яг Вальтер фирм дээр очингуудаа баахан буунуудаар яг би хурдны камерт явсан. Тэрүүгээр бичээд бууны тэлэлтүүдийг бүгдийг харж яж байгаа. За энэ бууг авлаа гэсэн чи 2 буу өгсөн. Гацхтай дахиад нэг буу гаргаад явах хэвээр. Тэгээ бариул гол төмөртөн сум тааруулаад тэгэл ер нь тэмцээний зардал мардал ер нь нөгөө бууныхаа нэрийг өсгөхийн тулд Вальтерийн чинь нэлийн том сервис үзүүлсэн. Тэгээд адаг сүлд нь одоо Монголын хоёр тамирчин олимпиад авцанд хоёулаа зогсож байсан. Тэгээд тэнд нэг 60 70 хүн орж явах ч юм бол одоо 2 Вальтерээр барьсан 2 монгол хүн
медаль авсан байжсэн. Тэгээд тэр утгаараа Вальтер Фермч аягүй сайн мундаг популяр болж байлаа. Тэгээд яг Бээжинг Олимпиад энтхийн тамирчин Абане Биндра гэж нөхөр энтхийн хамгийн анхны хувийн олимпиад аврагуулж байсан. За. Тий. Тэгсэн чинь Вальтерийн чинь бас энтгэгт очингуудаа 10 жилийн сургалтын програмд нь буудлага оруулсан. Одоо энтхийн 10 жилийн сургуульд одоо тийм буудлын үетэй юм тийм. Тий, одоо нөгөө кубик чинь бокс үүдэг шүү дээ. Тэнтэй адилхан. Тэгээд яасан чи одоо энтгийг өнөөдөр дэлхийдээ дийлдэх болсон. Хуучин бол нөгөө Аз авраг гэдэг юм уу эсвэл дэлхийн авраг дээр хятадын төрийн дуулыг сонсдог байсан бол одоо энтхийн төрийн дуулыг шийдэж байна. Тэ энтхийн ч одоо нөгөө 5 гурлага дээр ч бас олимпиас аврагуудтай болсон шүү дээ. Одоо бүр үндэл дэндүү амар болсон. Тэгээд зөвхөн одоо хийм бууны тэмцээнээр манайх үдээс үн буудаал үдээс хойшингаа бууж оройдоо финал үлдэх шүү дээ. Энтгүүд 7 хоногийн турш буудчиход 7 хоногийн дараа финал нь буудах өмсөл шалгардаг. Тэр олон хүнтэй. Тэгээ дээр нь сургалтанд нь орчихж арчихгүй юм байна тий. Намайг нөгөө хятад багшилж яхад би асууж ирсэн. Танай хятад буудлагаар хэдэн хичээлдэг вэ гэдэг. Тэгээ манай хүн амчиндаг чинь 3 сая байлаа шүү дээ. Тэгэхэд хятадын буудлагаар хичээлдэг усуд нь 10 сая. Манай хүн ам нь 3 сая тэгээд яг буудлагаар хичээлдэг нь өсвөр залуучууд, томчууд одоо ахмадуудыг нэмээд 200. Тэгээ энэ дотроос манайхад олимпийн медальтанд өрцөн гэдэг зүгээс чанартай. Монгол хүний одоо юу гэдгийг генд нь байгаад байгаа. Тэгээд Бээжинг Олимпиадын дараа Украины нэг мундаг спортын эрдэмтдийг ирээд гонгорын лавсрын гэдэг багштай уулзаад байж та. Та нар жинхэнэ Чингисийн монголчууд мөн байна. Тэгээ яагаад одоо мөн биш нь ярьж байгаа юм бол гэсэн чинь та нар Чингисийн дайд хурлаг буудах, харвах, зодтолдох, барилдах энэгүй та нар медаль авлаа. Энэ бол одоо монголчуудын дайд хурлагийн нэг хэлбэр мөн. Тийм ээ. Тэгж яхад үндэ бас л тэгээд хамгийн гол нь одоо яг 3-4 гарч байгаа болохоос ш дандаа хувь хүчилсэн спортууд амжилтанд хүрч байгаа. Тэр нь бол хувийн нүдл байлаа шүү дээ тий. Багийн спорт жоо тийм байсан. Гэтэ одоо багийн спортоор амжилт үзүүлж байгаа талархалтай л байгаа л да. Тэндээ сайхан байна тий. Бас нэгдэж чадчих, нэг атгсан шиг ажиллаж чадчих тийч бас сайхан байна. Би ганц асуух гэдэг юм. Яг тэр тухайн тэр одоо тэр ихтлгүүрийн доор гэдэг шүү дээ. Тэр үед одоо байсан одоо тамирч миний бэлтгэл юм хэдийн хугацаатай хийдэг. Одоо миний санджаар одоо яг тухайлчилсан одоо нэг спорт клуб юм уу одоо тэр спортын чиглэлээр явсан тэр үед чинь ховор нөгөө өөрөө дандаа ажиллаж ажлын хажуугаар тэ сонирхлоор явдаг байсан санагдаад байдаг. Тэр үед тамирчид ер нь хэдийн хугацааг бэлтгэл зарцуулдаг гэсэн бэ ер нь. За тэр үуч одоо би нэгдүгээр нөгөө Носон Булмад Бацаан байлаа. Тэгээд секцийн журмаар бэлтгэл хийдэг. Тэгээд тэр үуч маргуулсан барьчаа тэгээд нэг юм богинохон сумаар тэгээд шагааж 5 юм уу 10 сум бууддаг байсан. Тэгээ би 1985 онд буудлагын тасалжуулагч болгоод Үлзий агшиг зөвлөснөөр тэгээ тасалжуулагч болсон. Тэгэхэд 40 дүүхттэй. Надад байгаа нь 10хан маргуулсан. Тэгээд нэг Наполеон цэрэг шиг ингээд 10-ын зогсоогоод буудулж яхад 10 нардна. Дараа нь ардна. Тэгээд ардна. Тэгээд нөгөөдөл чи хоосон гараа өргөөд ингээд зогсож. Гураа засгалааж. Тэгээд 3 сум буудулчаад нөгөөдөл нь хойдолтой гараад дараагийн игнэ орчиж 3 сум буудад дуусаад. Тэгээд дараа нь нэг 5 сум буудаж дуусаал тэр 40 дүүх чинь 2 удаа орж байгаа шүү дээ. Тэгээд нэг 8 сум буудаал тэгэл цаг нь дуусдаг. Тэгээд тэр үед чинь одоо ер нь яг бай одоо нэг дандаа Орос буул хэрэгэлдэг байлаа. Тэгээд тиймэрхүү байсан. Одоо тэрнээс чинь хойш одоо гүндгмаг одоо өндөр зэрэгэлт хүрэхийн тулд гадны тамирчдын одоо бэлтгэл хийж байгаа юг судалж үзсэн чинь 25,000 орчим сум бууддаг гэдэг. Тэгж яхад бид нар нэг 2-3 мянган сум бууддаг байсан баг жилдээ. Жилдөө. Тий. Тэгээд хийм бууны сумны тоог нэмээд тэгээд нэг сард 35,000-д хүргээд тэгээд 2000 Сидней Олимпийн өмнө гонгорын лавсрын багш бид нар Олимпиас медаль байтугай алтан медаль авах бололцоотой гэдэг тийм одоо спортын шинжилгээний докторийн үндэслэлээр тийм нийтлэл бичигдсэн зэрэг тэр нийтлэлийг уншичаад бариад тэгээд лавсрын багшаар гүндэгдэхээр очиж илээ. Бид медаль авъя гэдэг. Тэр агшин сайхан байдгийн. Тэгээд тэр нөгөө лавсан багш өндөр зэрэглэлийн тамирчинд зөгтөөгөө бэлтгэл олгох тасалжуулалтын арга гэдэг тэр одоо нэг хугацаанд олон дасгал гүйцэтгэх гэдэг юм уу? Тийм яг лавсан багшийн боловсруулсан тэр дасгалын аргаар хийсээр байгаа. Ерөнхийдөө 2 жил нүцсэн. Эхлээд бол үрдэн гараг 2 жилийн дараагаас тэгэл дамдаа урах шиг гарлаад авлаа явсан бүх тэмцээнээс медаль авдаг болчихсон
тийм хэмжээнд бас хүрсэн байсан. Тэгээд сүүлд бол одоо Бээжинг Олимпиас хойш энэ бэлтгэлийг нэмээд тэгээд 5.6 мм сум бол 30-40 мянгаыг хийм буугаар бол нэг 50-60 мянган нэг жилдээ 100 мянган сум буудах бэлтгэлийг тэгээд хийж байлаа. Тэгээд одоо зүгээр яхаа би дасалжуулагч болоод нэг 38-39 жилдээ гохон дээр хуруу тавиад нэг 45-6 жил болж байна. Тэгээд энэ дээрээс зүгээр ингээд одоо яг сургууль төгсөөд ирсэн мэргэжлийн хүний хувьд ингээд харж байхад буудлагын спортын сургалтын систем гэдэг нэг бий болгочихъя. Тийм програм хөтөлбөртэй байгээд Оросд болохоор зэрэг дүйсиш гэж ярьдаг шүү дээ. Детский юношеский спортивная школа гэдэг 10 наснаас наваад 13 хүргээд тэгээд 15, 16, 18, 21, 22, тэгээд 25, 6 хүрэхэд олимпиад орох хэмжээний тэгж бэлдэх гээд. Манайх ч юм бол шууд нэг багш авангуудаа шууд эхлэнгээс навангуудаа шууд олимпиад болгочих гээд өндөр зэрэглэлээр заагаад ингээд яхаар зэрэг зарим сургалтын зарчим нь алдагдаад тамирч хүнд байх ёстой, ялангуяа буудагч хүнд байх ёстой тэр чанаруудыг эзэмшүүлэхгүйгээр явцтай зэрэг тэмцээн дээр уналт гараад идэг тиймэрхүү юм бас ажиллаад идэг. Тий одоо нэг бид нар бас ярьдаг тань хятад улс ингээд тэмцээн тамирчнаа бэлтгэхээр бараг нэг гэртээ харилгүй хэдэн жил болсны дараад олимпийн аварга болсныхан нараас та одоо ямар гэртээ харьваар байна гэж ярьлаа гэдэг шиг биш өөрөөсөө сургалтын хүүхдээ бас нахуулаад сурагч байгаа учраас өндөр амжилт үзүүлээд байна. Манайд болохоор одоо яг сонирхолтой хүмүүс нь л яваад байгаа болохоос биш яг тийм системсэн сургалт юу бас л ховор байна те. Яг одоо бас нэг шинжлэх ухааны үндслээр нөгөө эцэгхүүд хүүхдүүдэд нэг IQ-гийн одоо тийм юм тодорхойлоод за манай хүүхэд одоо байт буудлага тохиромжтой гэж байна. Эсвэл усны спорт, эсвэл бокс, жудо боломжтой гэж ингээд хүүхдүүдэд тийш нь багш нарт авчиж өгдөг болцсон байна. Тэгээд авчиж өгтөө бас нэг зарим одоо эцэгчүүд аль багш нар авчиж өгвөл арай илүү амжилтанд хүрэх вэ гэж зүгээр нэг жудогийн секц гэх юм бол ингээд өгчихгүй бас хэн багш нар өгвөл илүү байх вэ гэдэг утгыг л бас багш нар бас эрхэмдэг болчихж. Тэгээ энэ юутай холбоотой гэхдээ зэрэг олимп дэлхийн аваргаас медаль авчихвал нөгөө ерөнхийлөгчийн баталсан насан туршийн тэтгэл байна шүү дээ. Тэрэнд хамрагдах учраас болохоор зэрэг хэн багшд өгвөл олимп дэлхийгээс медаль авч болох вэ гэдэг тэр чанарыг бас багш нар эцэгчүүд бас юу яагаад гэвэл багш нарыг бас тийм хайдаг болцсон байна лээ. Тий бас тэр ерөнхийлөгчийн тэр одоо насан туршийн тэтгэлэг гэл хүмүүс бас янз бүрээр ярьдаг л да тийм болохгүй яхаараа ингэдийн зөвхөн өөрийнхөө төлөө явуулаа тэгээд энэ нэг зүгээр өнгөц харж байгаад ойлголт нь тэр шүү дээ. Цаагаад тутгаараа бол Монгол хүн бие ялтрын хувьд те бүх юм сайн байхын тулд эн чинь бүгдээр нийтээрээ спортоор хичээллэх эн чинь чухал зүйлийг хөшүүрг болж байгаа зүйл байхгүй те. Тэрийг бас манайхан зарим нь бас зөв ойлгосоо гэж боддөг шүү. Яг улсууд тэр мөнгө гэдгийг хараад байгаа. Тэр олимп дэлхийд тэр медаль авахын тулд ямар их хүч хөдөлмөр зардал те маш их зардал. Тэгээ одоо хэрвээ шгшээ хөлт байх юм бол бас нэг улсын зардлаар явчихна гэж бодно. Гэтэл шгшээ хөлт орохын тулд өөрөө хичнээн юм зарлагдах уу. Тэгээ нөгөө одоо буудлага гэдэг үнэтэй спорт гэдэг утгаар яриад идэг. Тэгээд хамгийн үнэтэй спорт бусд нь бол хямдхан спорт юм аа хайшин тий. Тэгээд нэг тийм утгаар яриад идэг тиймэрхүү юм харагддгийг. Зүгээр одоо миний тэр нэг сургалтын систем гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр зэрэг заавал нөгөө мундаг сумаар одоо үнэтэй сумаар буудах биш. Хийм буугаар буудаж гаад хямдхан өртөгтэй сумаар маш олон буудаж иж одоо дадал буюу одоо навик гэж ярьдаг. Одоо тийм сурцтай болгосны дараагаар болох юм байна. Хүмүүс үл одоо юу гэдэг хэд холын зайн буудлагын тэр одоо сүүлийн орчин үед залуучууд буудаад байна л да. Тэгээд холол буудаал тэнд л онжөөл гоё гэдэг нь бодоод байна. Тэгэхдээ хол явах ойрхон буудах явахыг чинь тэр сум зүгээр гадаад баллистик шийдчих юм. Яг эндээс нөгөө гохдарах моментийг энд багш зааж өгч явах хэрэгтэй байхгүй юу? Тэнгүүд нэг 20 сум гаргаад тавиад буудчихгоо за бэлтгэл болчлаа дууслаа гэд ингээ босоо явждаг. Гэтэл 40 минут бие халаалт хийгээд тэгээд нэг цаг юм уу цаг 30 минут шагаалга эсвэл буудлага тэгээд төгсгөлд нь хэдэн сум буудах. Уг нь бол тийм юм байх хэрэгтэй. Тэгээд ирлээ бушуун байгаа зоолоо гүйжирлээ тавилаа зайгаа юмчснаа гоё энэ тантаа гэсэн за та хөшөлцөө байсан бол өстэй байлаа гэдэг. Би энэ халж шинжээгөө тэгээд дуусчаад тийм юм ерөнхийдөө харагдаад байгаа маа. Тэгээ яг хүмүүс бас ингэ ойлгоод байгаа шиг түрүүнд ярьсан үнэтэй спорт гэдэг ерөнхийдөө техникийн спорт болгоомч нь л зардалтай байхгүй. Одоо
ганц машинаар уралдаг залуучууд ихтэл хичнээн төгрөгөөр машин тоноглох уу. Тэр шиг энэ зэвсгийг чинь бас эзэмшгээд бас басан нэмэлтээр тоноглоод хэрэглэн тэ. Одоо чинь манай үзэгчдээ сайн мэдгүй бодогт энэ гэтэл хүн болгон хувь хүндээ одоо тааруулж хийж байгаа шүү дээ энэ тоноглоод чинь. За би эндээс нь эхэлчихээ. Энэ нөгөө тооц 35 гэдэг энэ одоо туул оршин завод 35 гэдэг буу. Энийг бол одоо хайдууруу гэдээ бүрээд хүн зохиосон юм. За. Өөрөө бол манай чинь Европын аваргаас мөнгөн медаль авчихад тэгээ политехник дээд сургуульд сурч исэн. Тэгээ машины ангид байж хата төгсөхдөө 2 ийм буу бүтээгээд тооц 35 гэдэг буу бүтээгээд тэгээд нэгээр нь шилдэг тамирчид буудуулаад нөгөөдхөр нь өөрөө диплом ажиллагээд өгсөн. Тэгээд энэ тооц 35 гэдэг буугаар чинь маш олон олимпийн аварга, дэлхийн аварга болсон. Тэр одоо энэ буу дээшээ гарах болгонд манай дандаа ингээд одон хөчдөг. За. Тэгээд тэр хайдууруу гэдэг Резероны хайдууруу гэдэг хоёр хүн бол маш их олон буу бүтээгээд тэгээд энэ хайдууруу гэдэг Ефим Йосевич хайдууруу гэдэг энэ хүн бол миний толгойн түгжийг мулталсан хүн байдیں۔ За. Яагаад гэхээр Москвад 1988 онд би Сеул Олимпиад орчход тэмцээнд орчоо тэгээд очиход би энэ бууг өөрчилсөн байхгүй. Баланс хийгээд сумалдгийн шал өөр болгоод тэгээсэн чинь нөгөө тэнд байсан хүмүүс би ирсэн оюутан болгоноор бууга эвдүүлмээр байна. Удахгүй би наад зохиогч нь чамтай уулзуулъя гэх. Тэгээд би тэр үчиг Орос хэлний бэлтгэл мод яваагүй. Орос хэлэн дээр нэг тийм сайн биш байсан болохоор зэрэг словар барьчаал эргүүлж ирж байгаа хэлэх гэсэн үгээ мэрэгжлийн үгээ ингэж зааж өгчөөл. Тэгээд хоёлаа ингэж хаад манд намайг тэгжсэн. Хорошо соображаешь. Толгойчийг сайн ажиллаж гэж хэлж байгаа. Тэгээд хамгийн гол бууны баланс гэж ийм байх ёстой гэж хэлээд. Тэгээс нь тэдний дараах нь нэг Москвад одоо СССР байсан шүү дээ. Тэгээд бүх одоо буудлагын багш нарыг авч ирээд айгүй том семинар болдог байхгүй. Тэгэхэд манай ангийн багш хэлсэн. Манай ангийн багш бас еврей байсан юм аа. Еврейчүүд ер нь толгой шал өөр шүү. Тэгэхэд танай ангид нэг монгол байгаа. Тэрийг миний энд семинар суулгах гэдэг. Би өөр тэгж тэгээ нэр зохидож очиж хэдэн өдөр хичээлс чөлөөлөгдөд тэнд суугаад тэгээд тэр өмнөөс одоо самбар дээр зурхтаа шууд бууны зүсэлттэйгээр ажиллагаа систем зураад яж байгаа. Би өндөө миний толгой бол тэнд сургууль сурснаас илүүгээр тэгж цоочны нэг тарих нэгдсэн байдаг. Энэ буугт одоо эмцээ 55 гэдэг Москвагийн Олимпиад яг энэ шиг загвараар энэ хоёр бууны нийлбэр юугаар буудаж 581 гэдэг оноо 50 метрт 50 метрт иймхэн 10 оноо шүү дээ. Дандаа очгоовтой. Тэгээ байж лээ. Тэгээд энэ бариул ихэд одоо яг сахин биелийн шиг ингээд өмсөгдөөд зөвхөн хувь хүнийхээ өөрийнхөө гарт ингээд тааруулдаг. Тэгээ модоор хуш модоор ингээд зорж хийдэг ийм тусгаал ийм буу байгаа. Тэгээд өөр хинт ч таарахгүй. Тэгээд юу гэдэг нь гохны одоо буулгах тэр зарчим марчимч одоо хүн болгоны өөрийнх нь характерт нь тохируулж яадаг. Би гохны характер гэсэнс нэг яг жишээ аваад ярьчмаар байна л да. Токиогийн Олимпийн өмнө Олимпийн ирэх олгох одоо Азийн аврагын шалралт тэмцээнд ясан чинь Гүндээгийн бууд тэмцээний урд өдөр нь эвдэрсэн. Тэгээ одоо яах вэ гэсэн чинь 10 9 гэжсэн 7 8 7 гэдээ буудаад хэлдэг. Тэгээ яах вэ гэсэн чинь харин яах вэ гэв. За яахсан буудаад дуусчихаа бууд дуусчаад хоёр бүгийн задлаад тэгээд энэ нөгөө тусалд оролцсон байгаа жаваарыг нь хөдлөхгүй. Бусдыг бүгдийг задлж игээд бүгдийг хийгээд тэгэл заа чи хоо тааруул. Тэгэл болж юм. Энэ ай биш ээ. Энэ жоохон зунгаарч буугаад байна. Ингэж буугаад байна. Тэгэл өөрөө даруулж байгаа л яг нэг характерт за боллоо гэдэгт за юм шүү гэл. Маргааш нь шууд буцаал эндээ орсоор тэмцээн болж. Тэгээ хамгийн гол нэг өглөөний цайнд 6 цагт таарч байгаа шүү дээ. Сайхан амарсан гэж сайхан гэдэг. Жоохон зовнсон байдалтай. Тэгэл за одоо чи тогтоолоо тэд ончих юмд болно шүү дээ. Гэсэн чинь нүдэн сэргээл ирж ийн гэдэг. Чи сайн буутаад тэд муу утга тэд л ондог шүү дээ. Тэгээ бууцсан тэгээ сүүлийн сэрийн 90 оноод 290 оноод тэгээд маргааш нь хурдан буудлага 30 сумаа 300-оос 297 оноод тэгээ 587 шууд Олимпик авчлаа. Тэгээ бас яг сэтгэл зүйн юу гэж төнөөлж шүү дээ. Одоо юу гэдэг нөгөө тавал нэг характертай, би нэг характертай тий. Тэгэхээр насны онцгой одоо цагдаагийн хүн цэргийн хүн хоёр ихтэй зэрэг бас нөгөө ажил байдлын үнээс хамаарат тэр хийх үйлдэл нь гох дарахад адилхан боловч яг тэр олон сумыг дарах тэр юугаар өөрийн тийм хурц гэдэг юм нөгөө дөрвөн темперамент гэдэг шүү дээ. Тэр темперамент нь
өөрт нь аль нь илүү яг тэр утгаараа тэгээ тааруулж өгч байгаа. Тэгээ одоо сонгол гох гэх юм уу да. Одоо жинхэнэ мэрэгжлийн будагч нар л ингэж хийх. Тэгээд ягаад тэрэн дээр бас нэг юм чадсан шүү гэдэг. Нэг жоохон бахарх юм аа өөрөө. Нэгдүгürt буудагч болно гэхээр бас хажуугаар нь бас зэвсэгтэйгээ харьцдаг болоод энэ нэг мэдэх болно те техниктэй харьцдаг болоод ганцхан ингээд гох дарахыг сурах бас биш байхгүй те. Энийг бас зөв ойлгох хэрэгтэй. Энэ нэг юм байд юм аа нөгөө дасалжуулагч хүн гэдэг нэмцүүд тодорхойлсон байд юм. Дасалжуулагч хүн мэдээж сайн багш бай таарна. Сайн сэтгэл зүйч бай таарна. Массажист гэдэг юм илээч бай таарна. Сургууль хүмүүжүүлэгч бай таарна. Тэгээд сайн нөхөр бай таарна. Тэгээд мэдээж тамирчин авч үзсэн сайн жолооч бай таарна. Хамгийн мундаг нь юу гэхээр зэрэг энэ бууг одоо зохион бүтээгч гэдэг юм уу те ийм олон чанарыг эзэмшиж дасалжуулагч гэдэг юмд хүрдэг байгаа. Тэгээд энд бас нэг буу нэг сонирхолж хийж байна. Энэ Италийн Пардини гэж буу байж байгаа. Тэгээд энэ дээр нь чемпион гэдэг Champ Arrow гэдэг манай вебсайтны нэр байж байгаа. Энэ дээр нь Монголын зориул захиалж хийх гэсэн юм байна. Бүр тэр фильм дээр нь очингуудаа би энэ бууг авъя гэсэн. Энэ дээр нь юу ч хүү. Гүндгийгэн буулахаар зэрэг өөрийнх нь нэр нь байгаа. Энэ л би энэ дээр соёмтой тэгээд чемпион гэдэг авраг гэсэн мөртлөө чинь яг миний өөрийн зохиосон вебсайтны. Энэ эдгээр бас тодорхой грамм жин юм уу те. Энэ нөгөө угсруулж олон буддаг болохоор зөв нөгөө бууны тэрлийг багасгах гэж хийж байгаа. Нөгөө 2 гараар будахгүй 1 гараар будна шүү дээ. Тэгээд 4 секундэд 5 сумыг бүгдийг 10 хонох хэрэгтэй. Болохоор зэрэг бас бууны баланс гэдэг юм бас ингэ тавьж явдаг байгаа. За бас энэ гоё ярен дондор за энд нэг айхтар нэг идэх шиг. Энэ ямар учиртай энэ чөтгөрөө. За энэ чөтгөр их мундаг. Одоо юу гэдэг нь 10 жил нас гэдэг юм уу бас нэг ондог байх үедээ тэгээд Сеул Олимпийн дараа хойш Москвад би тэмээ академид явахаар болсон. Тэгээд багш маань одоо намайг явуулах их дурггүй байсан. Тэгтээ багш маань надад юу загсан гэхээр бид нар бол одоо багшийн дээд төгсөөл бодлогын тасалжуулагч болоо л ингэдэг. Чи яг хойшоо мэрэгжлийн юмд явах гэж байна. Тэгээ одоо би чамайг явуулж одоо харамсч л юм. Тэгтээ миний шав би баруун гараа таслаад явууллаа. 2 баруун гар болж ирээрээ гээд загсив. Тэгээд надад энэ чөтгөрийг маа гээд. Тэгээд орсоор бол чорт по биригээ те. Чөтгөр ав гэж ирдэг. Тийм шүү. Орсуудын нөгөө тэгээд юм л болохоор тэгээд тэгээд нөгөө яг тэмцээнд орох юм орсуудын нөгөө юу гэдэг хэлж үгүй. Непуханы пера те. Тэнгүүт чорто гэдэг непухэ үдчиш юу ч биш гэтэн чөтгөрлүү бай гэдэг шиг. Тэгээд энэ чөтгөр гэдэг нь тэгээд чөтгөр маань одоо ингээ сайхан буудаал байж байгаа л ингээл хэдэн 10 онцгол дараа нь бууж чадахгүй ингээ салгалаад харангуут чимээс тань чадахгүй штэ ингээ доглож харагддаг. Тэгэл нэг 8 буудчаал уурлангуу ингээ хахтай чим 8 буудсан ингээ яадаг. Тэгээд би энтэйгээ дандаа ярьж бууддаг Москвад. Тэгээ би Москва одоо Оросын тэмцээн болоход би Москвад 5 удаа бас төрүүлсэн байна. Оюутан байхдаа. Тэгээ гол илүү хурдан буудлага төрүүлдэг байсан та. Тэгээд багшийн минь оруулж одоо Москвад гэж яадаг. Надтай ярьдаг одоо миний талисман юм байна. За. Тэгвэл аргагүй юм байна. За ундрах шахс бас асуух юм байна. Сая бол ерөнхийд спорт буюу олимпийн спортын талыг харж ярьчлаад таны бас бэлтгэдэг олон шавьд нарын бас нэг төрлөн цэргийн спорт буюу те манайхан бол цэргийн спортоор нэг сайн мэдгүй. Одоо сүүлийн үед нэг хойно Орос улбаны улсын зохион байгуулаад байгаа нэг армейский гейм гэдэг нэг тэмцээнүүдийг л халаараад манайхан танкын биатлон орлоо тэр нэг одоо арфтгийн тэр тэмцээн тэрний бас нэг чухал тэмцээн байгаа да те тэр талаар нэг таваад нэг танилцуулаа. За 2016 оноос манайх одоо мэрэгэн муудчин зааг гэдэг тэмцээнд маань зөв төчин ороод эхэлсэн юм байлээ. Тэгээ миний хувьд бол 17 онд одоо Төвшинбай рейнжертэй хамт 17 тамирчтай одоо мэрэгэн буудагчтай бэлдээд тэгээд 8 мэрэгэн буудагчтай явсан. Тэгээд тэр 10 дасгал тэгээд 10 дасгалыг рейнжер өөрийнхөө талаасаа бас заана. Би харж байгаа сэтгэл зүй гэдэг юм а тактикийн талаас нь бас өөрийнхөө өнцгөөс бас ингэ заадаг. Тэгээд ямар ч ус манайх бас нэг тийм гайгүй амжилт үзүүлсэн. Ер нь бол ихлээр нэг шигшээ шалгарна, шигшээгээс цаашаа медалийн төлөөгээд явдаг юм байна лээ. Тэгээд одоо биатлон төргээл яхта зэрэг бүтэн 1 км-ийн юг маш олон дасгал үйлдэл хийгээд гүйж ирдэг. Тэгээд 6 минутанд хийгээд орчихно гэж бодчихсон чинь
Казакын тамирчид 5 минут хэдэн секундэд тэр бүх үйлдэлийг хийгээд орж яхад хятадын тамирчид 4 минутанд хийж орж иж исэн. Тэгээд одоо километрт хүн зүгээр гүйхэд нэг 2 минут гарам гүйж ирнэ шүү дээ. 800 нэг конкурс өгч байгаа 800 2 минут 13 секундэд тооцдог шүү дээ. Тэр чинь километрт гүйгээд тэгээд дээрэс нь одоо бүх саад тулгууруудыг тэгээд гарнатер свэдэн дасгалуудаа өндөр тавиад хайцтай сум барьж гүйгээд тэр саадуудыг бүгдийг хийгээд 4 минут гэдэг чинь бол үндэл мундаг юм байна лээ. Тэгээд тэр маягтай арми снайперуудаа бас тэгж бэлдэлж байлаа. Хуучин бол нөгөө ЦСКА гэж одоо арми ах トゥ армиудын тэмцээн гэж зөвхөн цочорнууд болж исэн. Сүүлд цизм буюу одоо дэлхийн спортын цэргийн зөвлөл гэдэг нь бий болоод тэгээд энд манайх бол одоо 2000 оноос хойш итгэхгүй гişүн байж байгаа 2012 онд Гуанчжууд цизмийн хамгийн анхны тэмцээнд оролцохоор явж байлаа. Тэгээд тэрэнд бол одоо Баттүр одоо дэд сайд байсан. Тэр Бэлгэд байхдаа гişүнчлээ сайхан сэргээгээд тэгээд тэмцээнд Баярмагнаа генерал, Ушууш генерал, Баярмагнаа генерал маань бидний авч яваа. Тэгээд надад үүрэг өгч ирсэн. За манайх анхудаа цизмийн тэмцээнд орох гэж байна. Тэгээд Монгол улсын нэрийг гаргахын тулд та бага бэлд. За тэгээд бидэд явж ялаа. Тэгээд тэгэн зөвлөгөөнд орсон чинь цизмийн тэгэн зөвлөгөөнд орсон чинь Танзана, Ботсвана, Монголиа 3 улс шинээр нэмэгдэж байна. Аль та 3 бос. Тэгээд бүгдээр баяр хүрчээгээд. За. Тэгээд Танзана, Ботсвана, Монголиа гэдэг зэрэг одоо манай монголчуудыг дандаа нэг тэмээтэй тий морь адуутай ууланд байдаг улсууд гээд тэднэртэй адилхан бодож идэг. Тэгсэн чинь эхний өдөр нь мөнгөн медаль авчлаа. Дараагийн өдөр нь алт авлаа багаараа. Тэгсэн чинь тэд Швейцарын одоо дэд туранда Бруно гэж юм байсан. Манай монголчууд мундаг бодд юм байна. Монголын төрийн дуулыг сонсох завшаа олдох нь тэгээд айгүй тэгжсэн. Одоо л цизмийн тэмцээнд очихлонд байлдын хурдан буудлага одоо тэр буудлагуудаар чинь бол Монгол ирсэн мөнгөтэй бидний дандаа тооцоонд байдаг. Тэгээ манайх алт аваад ардсан солонгос мөнгө аваад хятадууд 3-т орж исэн. Тэгэд хятадууд 16 жилийн турш төрүүлж исэн баг байсан чинь шууд ингээд ардсан солонгос тэднийг ялж яхад манайхан нэг сум 0-лоод тэгээ манайх төрүүлжсэн. Тэгээ тэрнээс хойш маш олон будаа төрүүллээ. Тэгээд 15 оны одоо Мингэнд болсон цизмийн тоглолтоор манай эмэгтэй уртуучид маань хувийн болон багийн бүр цизмийн дэлхийн рекорд тогтоосон. Тэгээд гүндгээ маа хүртэл одоо бас олон цизмийн тэмцээнээс олон медаль авсан. Тэгээд энэ гүндгээг нэг юм байдгийг. Юу гэсэн чинь би олимпиас медаль авсан, дэлхийгээс медаль авсан, Азийн тоглолтоос, Азийн аваргаас бүгдэнгээс медаль авчлаа. Одоо би цэргийн хүн байж ич цэргийн тэмцээс медаль авмаар байна. Энд ормоор байна гэж хүсэл тавьж ич энэ нэлээд лавширч цизмийн тэмцээний бас сэргийгдэж ингэж явсан шүү. Тэгээд цизмийн тэмцээнээс гүндэгээр алтан хүрлийн бүгдийг авцсан байна. Нэг тиймэрхүү. Тэгээд тийм болохоор зэрэг эндээ одоо арми мөрдөстэй одоо хүчний байгууллагуудын улсуудын бас нэг бахархал байдаг. Тэгээд дуудахгүй бас нэг маш тактик одоо бол болж байгаа. Тэгээд удахгүй ерөнхийлөгч маш тактик болно. Тэгээд би бас нэг зарим байгууллагуудыг бол өрдөнж бэлдэж ийсэн. Одоо ч бас бэлдэж байна. Тэгээд энэ чинь бүтэн тасгаараа гүйж ирээд бүх багийн үрдэн мундаг байх ёстой гэдэг утгыг одоо үзүүлэх гээл байж чинь. Тэгээд нэг багш хүний нэг юм онцлог байдгийг. Тэгээд тэрийг одоо Монголын лавсрын багш надад хэлж ирсэн. Монгол хүн ярьдаггүй, ойлгодоггүй тийм адуусыг хурдлуулж чаддаг. Гэтэл сонсоод өөдөөс хариулж чаддаг тийм хүнийг одоо тэр амьтан ч хүн байх нь шүү дээ. Онуулж чадна гэж ийсэн. Тэгээд багш хүний нэг гол зорилго юу гэдэг зэг өөрийнхөө бодсон тэр хөтөлбөр буюу тэр өөрийнхөө ажиллагааг хийж байгаа хөдөлмөрөө хүнээр илэрхийлүүлэх гэдэг чинь хамгийн том юм байна. Тэгэхээр зөв уяач нар чинь морой хурдлуулж байна. Багш хүн бол тамирчнаа онуулж байна гэдэг чинь нэг том өгүүлбэр явж байгаа. Тэгээ бид нар ч бас тэгдэж штэ. За морь хурднуу гэдэг шиг тэр шиг л дээ. Тэгээд шав сайхан төрүүлэх юм бол баярлна. Жоохон муухан оролцох юм бас хажууд нь бас жоохон гундан. Тэгэл яг л одоо бүр ардны секунд юмараа сууж идэг болохоор зэрэг тэгэл яг адилхан. Тэгээд заримдаа нэг тамирчинтайгаа яг нүднийхээ өнгөөр ярилцаад сурчдیں۔ Дөө. Жижигхэн дохиог л бод гох
темплиг буудаж шүү гэд нэг жоон тиймэрхүү яриа өчөнгөт. Ер нь хэрвээ шүүгч харчих юм бол нөгөө бас болохгүй. галын шугамнаас гадна дасчулт хийсэн гэдэг утгаараа шар карт авдаг байхгүй. Бас тэгдэм юм тий. Тэгдэм. За. Ярьж болохгүй хоорондоо байж болох. Тэгэх юм бол зөвшөөрөл аваа заавал ингэж ярьчаад тэр хооронд богинохон завсарлах хугацаанд тэгдэм. Тэгэхээр зэрэг цаг хожингуудаа ингэ шүү. Темплиг ажиллана. Бод гэдэг. Дахиагаар ярих нь. Тэгээд ингэж илчээд тэгээд шүүгч харах юм бол ингээл өнгөрөх байх. Тэгээ манай бас практикууд нэг уран төрөлд эдгээр ч бас тэгдэж штэ. Талбай дээр буудагч яваад багийнхан ч юм уу наат нь ямар нэг модсаа тэгж шүүг баймаа хайчингууд хилчих юм бол шууд сануулга өгөөд эвгүүдүү шууд тэгхгүйг хасчдаг байхгүй. Бас манайхтай адилхан юм биш үү? Ямар нэг шуум мэдээ. Тэгээ манайхан ч зарим нэг хортой гарууд нь болохоор нэг хортож явахдаа нэг сэргэлнүүд нэг юм уу одоо бага хаянгот нэг багийнхан чанга ханаадаг ч юм уу те нэг ингийн угаасаа хоолой засахгүй зүгээр ингийн үзэл шүү дээ. Яг би нөө таньдаг гэдэг учраас дугаар нь таньж байгаа учраас нэг болохгүй даа гэдэг. Тэгэхээр бас сонирхолтой юм. Сүүлийн үед одоо бас нэг өөр одоо спортын төрлийн багуудаас урилга ирж байгаа. За байц суурийн дээр бол бас би нэлээд их ажилласан. За үндсэн сур дээр бол одоо бас нэлээд ажилласан, гаргасан тамирчинт одоо манай алдрын одоо дархан мэргэн дайм мэргэн норжмо багш байж байгаа. Тэгээ одоо дартсийнхан байна. Одоо гольфийнхэнд бас нэг хичээл уншсан. Талбайн теннис, бильярд энтерт бас нэг жоохон ганц нэг бас хичээл заагаад болон тэр нөгөө тамирчны яг тухайн үед галын шугам дээр гэдэг юм уу тэр талбай дээр байж явах өөрийгөө эзэмдэх тэр даарч шидэж явах тэр тактик тэгээд шидэд гайг онцгууд баярлангуудаа дараагийнх нь байхгүй болчдөг. Тэгэхээр зэрэг тэр ажиллагааг нэг төвшөнд барьж явах гэдэг тэр тактикийн нэг бид нэр ярьдаг чинь мёрт визон яг гохтарх акшны тэр нэг өгсөн юм шиг зүрх цохнд гэдэг нэг сэтгэл зүйн тэр нэг ундаг юм л заагаад байна шүү дээ. Тэрнээс биш би гайхаж байна. Даарт центр дээр очсон. Талбай тестээр та одоо бас юу байж байгаа юм гэх шүү дээ. Тэгэхээр бас юу тийм юм те. Бас сэтгэл зүйн юм одоо бильярдн дээр би за чи хэдэн өнцгөө зохиж чаддгийг би асууж ирсэн байхгүй. Тэгээд хэдэн өнцг гэдэг нь тийм үү за. Чи тэгвэл энэ шаргийг тийш нь зохичоод бухайн давид ирдэ. Гэсэн чинь зохиод авид ирлээ. Тэгэхээр зөв за яг дахиад тавьчихгоотаа би гэрэл унтраачихгүй юу. За зөх батарахгүй. Так гэж зохичоодсэн чи өөр юм. Тэгэхээр нэг өмсөн сав байсан. 50 гута чиний шар хүлжээд энийг түг дөнгөж мөргөн. Яг тэр хүчийг чи өөр мэдэр зөх. Гэчээд дахичаад тавьчихгоотаа өмсөн сав тавьчихад гэрэл унтраачихгүй. Зохиол ирс нөгөө дүг гэж явснаа авчаал. Том гэж мөргөж байгаа. Эхлээд чанга мөргөө дараа нэг юм. Тэгээд ойлгосноо ус ойлгосон. Чи удаараа мэдэхгүй байна. Тэнд хин нэгэн харах гэдэг юм уу? Тэр тэгж байгаа байх гэдэг анхаарал чинь тийшээ сарничаад байна. Яг өөрөөрөө байлдаа галын шугам дээр гэсэн чинь за яа. Тэгээд ерөнхийдөө тэр ухтгууныг л өчгöd хувь хүн өөр болчих юм байна шүү дээ. Чи бас нарийн юм болоо өвчж шүү. Бид нар ч бас дэмжээнээр бас яг тийм их юм болт. Яг хойно хүмүүсийн яриа мараа сонсоод эсвэл нэг энэ ч гоё боддог шүү гэж сонсчингууд л ингээ өвчтдөг. Тэгэл байхгүй болчих. Би надад яг өөр дээр ясныг ярих уу. Зөв. Нөгөө зөвтгчний армийн буудлын тэмцээн болохгүй юу. Тэгээ анх нөгөө хурдан буудлага гарцсан байсан. Тэгээ ажилласан чинь би тэр ч одоо биш ахлагч цолтой байлоо. Дэслэгч үл. Тэгсэн чинь гарсан чинь за одоо надад чаар над ундралаач одоо үзүүл тоглолт юм гэл. Тэгсэн чинь макар барьж гараал. Цаашаа доош нь буулгаж байгаа. Охноо солиолтыг дарж ясан чинь галал гэхээс өмнө танк доош буцсан. Буцс байхгүй нөө хүмүүс үзүүлэх гэж байгаа шүү дээ. Тэгээ 2.29 буутсан. Тэгсэн чинь 5 сум буутсан нөхөд төрүүлээд би тэр чинь 40 сум гэдэг хөө. Би 1 сум 0 38 буутсан. Тэгээ хоёр таржсэн. Тэгээд яг нэг сонсцсон. Тийм. Тэгээд одоо нөгөө юуны одоо санаж байгаа бол бодигард гэдэг би хамгаалагч гэж кинон дээр. Кевин Костнер. За. Хүчнийг хамгаалдаг штэ. Дуучин гэдэг. Тэгэхээр шүн үржээд нэг алуучин би ячин гот цухтаад гэж тог тасалчаад. Тэгэхэд манай чинь нөгөө харахгүй юм чинь харахгүй юм чинь гэсэн үдэн чин гот ингэж ясна. Чимээ дагуулаад буддаг штэ. Тэр нэгдүгээр харахгүй, хоёрдугаар мэдрэмж давтж байгаа. Гуравдугаар гохын хамгийн гоё зөв дарж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ мэдрэмжийг л олж авах гэж би хүүхдэд бас хэлээд байгаа. Би бас түрүү асуугаад одоо чинь би одоо гүндгмэ ч гэдэг юм тамирчны нэг хөдөлмөрийн баатрууд одоо чинь ингээд
дасгал болгоноор буудахад одоо миний ойлгож байгаад энэ багийнч баг 10 дээр л байнга л онж байгаа шүү дээ. Тэгж байна. Тэгээ энэ хүнийг одоо байнга л ингийн ондог хүнийг яаж одоо чинь тэмцээнд орох нь яаж бэлтэж чинь. Би одоо дасгал хийгээл бэлтгэл хийнэ гэж будаад нөтг 10 оноод байгаа хүнийг яаж одоо өөрчилж одоо бэлтгэх вэ? За энэ бэлтгэл дээр бол ингээд 1998 онд анх хоосон сигнал дээр так гээл 3 цаг 10 так 6 цаг 10 так 3 цагийн 3 ёо 9 ч гэдэг юм уу тийм сигналт хийдэг сумгүүгээр. За тэгээд сумгүүгээр хоосноор сигналтээ 50 ончиж сумтаар онч чадна гэж яадаг. Тэгээд гүндэд бүгдийг 10 ондог байгаагүй шүү дээ. Адилхан л ихсэн сурцаас ахуулаад мастер болол олоосын мастер болол тэгэл явжсэн. 9 онжил таараа. Тэгээд сүүлдээ нэгтэр саргад ингээд гоё болоод ирэнгүүт дандаа буудан сүүлдээ контроллоор ороод ирдээ. 10 биш дандаа контролн цөмөрдөг. За нэг эдгээр сум буудан контролн цөмөрч ундаг. Дан контрол шүү дээ. Тэгээд анхаарал жоохон сарнаал нэг энэ тэмдэглэл хүний буу гацаал хажуутлын гал алддаг ч юм уу юм сум нунаад асгараал ингээд яж хахад нөгөө 50 онж байгаа мөртлөө 5 сум 50 онж байгаа мөртлөө халтраа руу жоохон задарсан. Гадшаа болоо задарсан. Тэнгүүт гарч ирсэн темпо бод гэдэг би төгчдөг байхгүй. Тэнгүүт темпо бодоод бодонгуудаа ингээл контрол гэдэг явчихдээ. Тэгээд нөгөө Бээжинг Олимпиад чинь 30 сумаар 300 онохоос 299 онсон шүү дээ хурдан бодлоо. Тэгээд нэг сум нь 9.8 бараг л 6-аас дээр хүрсэн шахав. Тэгээд тэр 9 бус нь бүгд дараа. Тэгээд 300-аас 299 онж исэн. Тэгэхээр хин ч гэсэн бэлтгэлээр чадна гэж бодож байгаа. Яг тэмцээн дээр яг галын шуум дээр өөрийгөө олох гэдэг утга бол хамгийн мундаг байдаг. Тэгэхээр зэрэг яг л нэг хэн кабинд орцсон өөр ямар зүйлсэлтгч байхгүй юм шиг яг тийм хэмжээнд тэрийг ажиллаж онно гэдэг чинь тэр үчи одоо нөгөө финал чинь дотор нь онсон 10.9 10.7 гэдэг гэж байлаа. Одоо сүүлд финал өөрчлөлтөнгөтэй нөгөө онсон оноогүй гэдэг биатлоны шиг нэг тэгж тоолдог болсон л доо. Тэр зэрэг онцон онон дээр дээрээс нь бутгагийн хамгийн голын гол гэдэг 10.9 10.8-ыг нэмэх гэдэг байсан учраас тэр чиглэл рүү бэлдэж байсан юм. Тэгээ ерөнхийдөө яг бас энд нэг сонирхолтой гайхуулаад хэлэхэд хэмжтүнтэй спортын төрөлд одоо Монгол Улсын хөдөлмөрийн баатар гавьяа тамирчин өндөг олимпийн рекорд гэдэг амжилтыг давтсан. Монголд өөр хэн ч давтаагүй байгаа. Штанг дээр байт, ус, хөнгө атлетик, буудлага гэдэг юм дандаа хэмжтүнтэй спортын дээр бол Монгол хүн олимпийн рекорд гэдэг амжилтанд хүрсэн. Энэ бол дахиж давтаагүй одоо рекорд эвдэгдэг байгаа гэсэн үг шүү дээ. Сүүлд дараагийн олимпиад нэг оноогоор агсан. Тэгэхээр зэрэг Монгол хүмүүдэд 590 оног онж исэн гэдэг маань мундаг л да. Тэгээд ерөнхийдөө юу гэдэг те одоо би нөгөө түрүү яриа явьжсэн шүү дээ. Нөгөө багш маань нэг баруун гараа тастаад явуулаа, хоёр баруун гараа болоорой гэсэн. Тэгээд ямар сургууль сураад ирээд тэгээд одоо нөгөө хүлээс үүргээ биелүүлж чадсан. Тэгээ одоо ч бас өргөжлүүлээд хийгээд явж ил байгаа. Одоо багш хүн чинь яа зогсдог гэсэн шүү дээ. Үргэлжлэл хүмүүсийг сургаж явж идэг гэсэн. Төмөр өрдөө усууч гэдэг нөө ингээд нэмээд шиг өө. Зогсож болдгоо гэсэн шүү дээ. Тэгээ за ингээд ундраа багшаас ингээд одоо өөрөх нь хоббийн талаар одоо ярилцъя гэж бодож байна. Магадгүй бас олон анчид бас танд зөндөө шавн дээр орсон бахаа тий. За одоо яг нэг аль биесны шав гэдэг юм бол манай мөнхөрд нь яг хадаг барьж аль биесны шав бос нь бол зүгээр багшаа гэдэг зүгээр нэг загвар шавх юм уу? Яг хөдөө ингээд очиод нөгөө суурин суудаг штэ. Малд юм амтаа орсон байна. Тэгээ зарим өдний усууч өнгөдөөс хараа сууч. Тантай сууя. Тэгээ яаж чам таны буудахыг харъя. Тэгээ амтнаа харахгүй надруу нөгөө амтнаа хараач гэж тантай сууж байгаа нэр төргийг солиороо тэгээ. Яг гой бас буудлууд нь тэр бол бас болж исэн хийгдчихсэн. Тэгээд өөр нэг төрүүлүүдээр бас гарагдаад яригадаад ингэсэн. Тэгээд нэг яг хуу гайхалтай буудлууд бол нөгөө шархтай чон хүн рүү өсөрөхөд би ингээд шагаахад хүн чон бид гур давцж байгаа байхгүй юу? Нэг шовн давцсан. За нэг юмд. Тэгээд нөгөө тэрий чинь нөгөө агаарт нисээд өсөрч байгаа чон маань хүлээхгүй шүү дээ. Тэгээд яхаа одоо яг багал зуртахал ингээд өсөрч байгаа шүү дээ.
Тэгээд яхад би тэр энэс гаргаж Хүнээсээ гаргаж тэр хүн л үсэрч исэн ч нэг агаарт нэг бууцсан тэгэл л одоо нэг гайхамшиг юм да. Гэхдээ тэр чинь маш зүүд юм. Хэрвээ тавцсан нэг шумаар байсан бол чинь аюул болж магадгүй шүү дээ. Гэхдээ уусэл нэгт гарах юм чинь том бууны сум чинь нэгт гарах юм чинь. Тэгээд би ч нөгөө нүдэ гимтээгээд Оросд очиж нүдээ солиулаад тэгээд ер нь бол нэг толгой чинь нэг нүд хувааж идэг шүү дээ. Тэгээд яг бууддаг нүд маань бас гимтсэн. Тэгээд тэрийг солиулсан дотор болрын. Тэгээд одоо энэ нөгөө соорсон биш авшиг хүчээр давхин амтанг дандаа дурангаараа хөөж буудаа сурцсан. Хуучмал задгаагаар буудаад тогтсон байгаа амтанг дурангаар бууддаг гэсэн. Одоо бол бүгдийн дурангараа хөдөлгөөнтэй ч юу ч байдаг буудаа сурцсан. Тэгээд хүний өсөрчсөн ч нэг нэг буудсан нэг тийм гоё юм байд юм уу. Тэгээд юм байна. Би бол аяг хийхгүй яг л хэцүү штэй тэр чинь. Яг тэгээд тэр нэг бодох сөхөө байхгүй шүү дээ. Тэг ер нь бол тийм дадал суудаг л да тий. Өөрөөсөө өөрөө ирэхгүй л аваад ингээд чинь яг нөгөөд чинь давхартаад ороод ирсэн. Тэгэл хажууд тийш унахтаа л буудаал яасан нөгөөд унаал яг ингээд яг тарах шиг антим босч байгаа байхгүй. Тэгээд сүүлийн сум юугаар орсон зөвхөн орсон байсан. Тэгээд бид нөгөөдөө хуулж авахгүй. Тэгсэн чинь яг нөгөө хүзүүн дэрэнгүүтээ хүйтэн боц арьсан гардаг. Тэгээ би нэг гიშиж үзсэн чинь нэг сүүл бууцсан сумны шарх байдаг, ихний бууцсан сум байдгүй. Тэгээсэн чинь тэр яаж бууцсан гэсэн чинь яг шилээр нь ороод гიშилээр нь гараад ястай арайгүй. Тэгээд шокнд ороод унцсан байж байгаа хүн дуурайд төхөөд ирэнгүүт босон гэдэг шүү. Ингээд хэд ягаад пад гал үсрэсэн. Нэг тийм болсон юм аа. Тэгээд энэ нөгөө хамгийн гол нь хамт явсан гэрчнэр байгаа. Тэгээ одоо гэрчтэй болохоор одоо тэрийг одоо нөгөө пал хилээд яах вэ гэдэг шиг мэдгэн тэгэл аяндаа. Уу юу гэдэг үстэй нөгөө анчд ер нь анд явсныгаа дараа бол эсвэл ан хийхээ өмнө ч гэдэг л нэг улс төрчид болохоор сонгуулийн өмнө гээл те. Тэг ярьдаг гэдэг шиг. Нөгөө загасчд ингэж яваад томруулдаг, анчд бууцсан зайгаа холдуулдаг гэдэг байна те. Тэгээд зэрэг надад бол энэ холдуулж ойртуулах юм алга байгааг нь ярина. Тэгээд хэдэн жил ч болсон тэр хിവэрээ л байна. Нэг гэрчтэй болохоор яаж юм те. Тэг би ундрагчтайгаа нэг би Харангай аймагт бас ажиллаж байсан. Тэгэхэд нэг таны явж байгаа аялалтаа нэг групптэй явж байхад нэг таарсан те нэг. Тэгээд чинь ямар ажил хийж байлаа гэсэн чинь бас нэг Монгол улсаас бас гоё хойно нуусан том ажил хийж явж байгаа юм байна. Тэр ажилласаа зүгээр хосдгоор дурдвал нарийн нууц юм нарахгүй байж болоо. Байгалийн түүхийн музей энэ 2024 онд 100 жил болж байгаа. Тэгээ шинэ барилга байгууламж чинь баригдаж байгаа. Тэгэхээр зэрэг нөгөө одоо үзмэрийн баяжилт хийх зорилгоор дандаа хориотой буюу улаан номонд орсон тийм амьтдыг хийх зорилгоор хэдэн буудагч нэгдээд байгалийн түүхийн музейтэй гэрээ хийгээд үзгэлсэн байгаа. За тэрний дагуу тэгээд одоо аргал, янгир, хулан, зэгсний хаан тэгээд дандаа улаан номонд орсон. Хавраа одоо тэр болгон хүн одоо бас чаддгүй гэдэг юм уу. Тэгээд тэр чинь аргалын чинь янгирийн чинь буудахын бол бас дээшээ мацаж бас олон хоногор явдаг тийм байгаа. Тэгээд бид чинь яг тэг чинь бид чинь сайхан тэр хонь гэдгээд нэ авчаад ирж байла. Тэгээ бас олон хоног дурандсан. Уг нь тэд байна, цалгар нь тэд иргэсэн үзүүр ингээд ийм ингээд тэрмийг харж гаад за тэдэн санчтай юм байна. Ахуу байх уу, за арай баг байна. Тэр чинь шилэн шүү дээ. Тэр хамгийн гоё нь л авах хэрэгтэй. Монгол Улсын байгалийн түүхийн музейд одоо шинж ухааны зориулцтайгаар хамгийн шилэгдмэл гоё байх хэрэгтэй гэдэг утгаараа бас нэлээд шилжиж байгаа нэг сайхан юм авсан. Тэгээ одохгүй үзүм болоо тавигдана. Тэгээд хүн болгоны ялангуяа одоо бид нар чинь хуучин бол одоо тэр юу гэдэг нь байгалийн түүхийн музей чинь одоо Чингисийн музей одоо юм дээр хуучин байлаа тийм шүү дээ. Тэгс тэнд ороод тас юм байт юм, тарга юм, баага юм байт юм ингээд хүүхд тахт орж үздэг байсан. Одоо сүүлийн хүүхдүүд бол яг интернетээр ингээд харж байгаа мөртлөө бодиттой нь харах гэдэг зэрэг байгалийн түүхийн музей үзмрүүд нь хуучирчаад байгаа болохоор тийм шинжлэх юмд явж байгаа. Тэр чинь бас гоё таж Аз юу нацтай юм шүү энэ. Боо энэ хөх төмрийг тэр зурцыг гаргаж байгаа юм. Тэр бол хувьдах байхгүй. Тэгээд угаасаа тэгнэтэй мэдээж тим ажлыг чинь зүгээр нэг мань мэтчиг хүмүүс заадан хамт яваад аваад ирвэл хийж чадахгүй. Нэгдүгээр тэр чинь байгаль хамгаалагч нь судалсан эрдэмтэд нь танай групп бол дандаа тийм л хүмүүс байгаа хэрэг. Дандаа буудаг шнэ. Тэгээд машин буу хоёроор гарсан нөхдөл байгаа да. Тийм тэгжил яа. Нодлон ч одоо бас нэг 72 төрлийн шуу
Тэгээд нэг шуугаа нэг зүгээр буудчих биш бас чихмэл байхын тулд цэвэрхэн буудах. Тий. Хамгийн гол нь нэг мэрэгэн буудлага цэвэрхэн буудах гэдэг ажиллагаа л явж байгаа. Тэрнээс хинч юугаарч одоо амтныг бол амрааж бас чадна шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь цэвэрхэн буудах гэдэг. Бид шууд орбинктэй очиод шууд чи ямар ч үзмэрийн шаардлага хангахгүй болчих тийм тийм мэдээж маш нарийн бодолт их юм тийм. Нэг тиймэрхүү юм хийж байгаа. Тэгээд тэр ажимда одоо 100 жилээр тэгээд нийт ил болох байхаа тийм. Ил болох байхаа тэгэхээр тэр. За өндрөл утгагчтай их баярлалаа. Сайхан яриа өрнүүллээ. Ер нь бол дахиад яриад байвал яриад байхаар тийм их агуу их одоо материал одоо дээр нь түүх байна. Тэгээд энэ удаагийн нэвтрүүлгийг ингээд дуусгая. За тэгээд танд бас яриа өгсөн их баярлалаа. Монгол улсыг зэвсэгтэй монголчууд хамгаалсаар ирсэн. Одоо ч хамгаалж байна. Ирээдүйд ч хамгаалсаар байх болно. Эрхэм буудагч